За учрал гишүүнд баяр хүргэе. Ардын намын дарга одоо ингээд Монгол Улсын ерөнхий сайд болох нь тодорхой харагдаж байна. За яг түрүүнд бүлгийн хурал дээр би танаас асуусан. Цаг хугацааны хувьд намар ч юм уу, дараа жил ч юм уу, онлын хувьд гэдэг юм уу, төвсгөлийн тохироо нь бол тэгтээ тэргүй ерөнхий сайд дээр тодорхой нь бол магадлал өндөр байсан. Тэгээд өөрөө та хариулсан. Арай хүсээгүй хугацаанд авах шиг боллоо. Арай эрт авчуу гэд. Тэгэхээр таны өмнө бол одоо эдийн засгийн хүндрэл, за нөгөө талд нь идэж уусан навилгалын асуудал гэдэг ийм хоёр асуудал тулж байна. Түрүүн би асуусан асуултад дахиад асууя. Эдийн засгийн хүндрэлийн хувьд бол та асуудал шийдлээ бол гаргаад явах байх. За энэ дотор таны тэр чөлөөллийн дотор татврын дарамтнаас яаж чөлөөлөх юм бэ? Татврын багц зүйлүүд хилцэгдэхээр орж ирсэн байсан. Энэ дотор ерөөсөө тоо тавигдаагүй байна л та. Тухайлбал тэр нөөтийн 2015 онд одоо гаргасан тоо байж байгаа 50 саяас. Тэгээ 50 саяын тоог ерөөсөө хөдөлгөөгүй. Энийг дээшээ та хэд хүргэж чадах юм бэ? Ядаж нэг төрөм хүргэх юм бол энэ аж ахуй нэгжүүд чинь нуруу нь одоо жоох амрах гэдэг юм л та. Нөөтийн асуудал дээр. За аргаа аваад өнөөдөр Баярмаа гишүүн тэргүүтээ хүн амын орлогын албан татврыг 1% хүргэх ийм хуулийн төсөл өргөн барьж байна. Энд ч гэсэн одоо орлогын албан татврын 80%-ийг одоо татварт өгч байгаа. Иргэдийн нурууг бас яаж чөлөөлөх юм бэ гэдэг. Ингээд татврын багц хууль нь таны чөлөөлийн бодлогын хүрээнд ямар асуудлуудыг шийдэхээ тоотой хэлэх боломж байна уу? За Зандан шатар сайдын хууль зүйн сайд томдогдож хахад би бас хэлж ирсэн нэг үг байт юм аа. Хэрвээ энэ авилгалын асуудлыг гаргаж ирээд үнэхээр их хурлаар оруулаад шийдэж чадах юм бол ард түмэнд харуулах юм бол та баатар болно гэдэг, ардын баатар. За хийж чадахгүй бол ардын мянгуужин болно гэсэн. Энэхүү сайд өнөөдөр одоо мянгуужин болоод үлдэх юм шиг байна. Тэгээ энэ хууль зүйн сайдад та ямар хүнээр сонгох юм? Эсвэл энэ хүнийг өргөжлүүлж ажилуулад энэ илзэлмийг гаргах юм уу? Сүүлд авсан судалгаан дээр байгууллагын би санахгүй байна. Ард иргэдийн авилгалтай тэмцэх тэмцэл, авилгал хэл ахвал хамгийн том асуудал гэдэг хариулдаг байсан бүр хоошоо өсрөөд одоо 5-6-аар орцсон гэж. Үнийн өсөлт, амжиргааны төвшин, ажлын байр гэдэг асуултууд санааг нь зоож байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ авилгалт чинь ард түмэн хүмүүс дасчихжээ. Их баригчтай авилгалыг өдрөөс дасчлаа. За авилгалыг шийдэж чадахгүй юм байна. Эннийхээ оронд амжиргаагаа хөөе гэдэг асуудал ард түмэн орцсон байна. Тэгэхээр та намын дарга, ерөнхий сайд засгаа байгуулахад мэдээж эвсэж таарна. Тэр эвсэлд нэр орж байгаа хүмүүс дотор чинь нэр холбогдсон хүмүүс явж байгаа. Явагдаад байна. Тэгэхээр авилгалтай та яа тэмцэх юм бэ? Ийм ерөнхий сайд байж чадахгүй энэ асуудлыг шийдэх. За баярлалаа. Өшөрлөг шүү. За засгийн газраас татврын багц хуулийг өргөн мэдүүлсэн байна. Хууны албан татврын хууль, нэмэгдсэн үрдгийн албан татврын хууль энэ 7 хоногт чуулганы хэлцэх асуудал байгаад өчтөр татаж авсан юм байна те гэж ойлголоо шүү дээ. Тэгэхээр миний хувьд баримталж байгаа зарчим бол татвар төлдөг нь хохирдог, төлдгүү нь хождог. Энэ тогтолцоог л шудраг болгох өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо төлөөд байдаг нь хохироод байдаг, төлдгүү нь болохоор хожоод ингэж яваад байдаг. Тийм учраас би энэ татврын барьсан багц хуулийг бол засгийн газар татж аваад дахиад оруулж ирэх хэрэгтэй. Их хурал дээр Соронзон мол гишүүний ажлын хэсэг ажилласан. Тэр ажлын хэсэгтэйгээ нэгдээд энэ татврын шинжилгээг бол бас өргөн агуулгаар нь хийх хэрэгтэй. Энэ татврын шинжилгээг дамжуулж үүний цаана өөрөө одоо асар одоо өндөр ач холбогдол байгаамаа. Тийм чөлөөлөе гэдэг санаачлагын жигсэн гол зорилго одоо үүнд чиглэж байгаа учраас бид нар бол татврын хуулийг бол татж аваад буцаж оруулж ирэх нь илүү зохимжтой байна. Тэгж байж одоо нийгмийн хүлээлтэндээ хүрэх, дээрэс нь яг аливаа зүйлийг хий бүтээ хөдөлмөрлөе гэсэн хэм бүрийн нуруун дээр байгаа ачааг одоо илүү хөнгөлөх, чөлөөлөх ийм одоо боломж бол үүснэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр өргөн барьсан хуулиа татж аваад эргээд одоо оруулж ирнэ гэдгийг танд хэлье.